Зяю айцхан бамбарнууд минь. Японы алдарт Ju-on буюу хараал цувралын эхний анги таалагдсан гэж найдаж байна. Шууд энэ ангиас үзэж байгаа хүн байвал гүйцэд сайн ойлгохын тулд сувгийнхаа бичлэг рүү ороод өмнөх ангийг үзчихээд ороод ирээрэй гэж зөвлөе. Маш олон комент лайк ирсэн тул тоорон цаг алдчихгүй хэдий ханиадтай байгаа ч гэсэн шууд дараачийн ангиа оруулахар шийдлээ. Жохон гоншиж магадгүй шүү манайх ойлгоорой. Утга учирыг нь тайлаад бамбарнуудаа маш ойлгомжтой байлгах гэж тоорон маш их юм ухаж уншиж судалгаа хийж байгаа шүү. Өмнөх анги дээр гарсанчлан Kayako Seiki дүр нь маш их хата хорсолтойгоор нас барсан тул Японы домгийн Onryo сүнс болон хувирсан байдаг. Onryo гэдэг нь Японы уламжлалт сүнсний домогт гардаг өш хонзонгоо тайлах гэж хорвоо дээр иргэн ирдэг аимшигт сүнснүүдийн нэг юм. Японы аимшигын кинонд Onryo дүрүүд нь маш их алдартай бөгөөд дэд ихэвчлэн эмэгтэй, цагаан овцтой, урт хар үстэй, нүрээ халахсан байдлаар дүрслэгдсэн байдаг. Хамгийн алдартай Onryo сүнсний дүрүүдээс дурдвал яг одоо бидний ярьж буй Ju-on буюу хараал цувралын нөхрийнхөө гарт хэрцгийгээр аллагдан амиа алдсан жирийн гэрийн эцэгтэй Kayako Seiki. Алдарт Ringo цувралын амьдараа худаг руу шидэгдэн тэндээ 7 хоног тарчлан өгсөн Sadako Yamamura. Yotsuya Kaiden домгийн хил сэргээр шийтгүүлж бусдад худалдагдан алагдсан Okuma Shido буюу Okiko. Noroi the Cursed киноны Tagano Yuki-нар байдаг. Ju-on цувралынхаа үндсэн сүнсний тухай мэдээллийг авсан тул одоо дараагийн анги болох эхний ангитайгаа ижил 2000 онд хийгдэж байсан цувралын албан ёсны 2 дахь бүрийн хэмжээний кино болох The Curse 2 кино руугаа орцгоё. Маш хүчтэй ахтай хорсол дунд нас орсон хүний хараал энэ нь тэдний амьдарч байсан газарт хоримтлагдаж цааш тархдаг хэмээх үгсээр кино маань эхэлнэ. Киноны эхний хэсэгт өмнөх ангид гарсан эгэл жирийн гэрийн эцэгтэй Kayako бүсгүйд юу тохиолдон хэрцгий Onryo сүнс болсон тухайд үдэггүй элдв зүйлсийг мэдэрдэг чадвартай Kayako бүсгүйд юу тохиолдсон тухайд автан гардаг тул алгасаад шууд дараагийн хэсэг рүү орцгоё. Дараагийн хэсэг Kayako. Өмнөх анги дээр гарсанчлан анх Tatsuya нь манай хүү дээр очиод нэг үзээд өгөөч гэсэн тул Kayako бүсгүй тэднийх рүү очихоор болно. Анх Tatsuyagийнх нь өмнөх ангийн Kobayashi багшийн амьдардаг байсан 205 тоотод амьдардаг болсон байх ба хүүн ганцаараа телевиз үзэн сууж байх хооронд мэдээж л Kayako бүсгүйн сүнс альчлана. Kayako бүсгүйн сүнстэй ямарваа нэгэн байдлаар холбогдож уулзсан л бол ямар нэг юм тохиолдох нь мэдээж. Kayako бүсгүй ахынхаа шинээр нүүн орсон гэр рүү явах замдаа цагдаад ажилтдаг нэгэн найзаасаа өнөө байшинд юу болсон тухай мэдээллийг нууцаар авах ба маш олон хүн өгсөн болон алга болсон тухай олж мэднэ. Энэ дунд нь мэдээж хамаг хэргийн эзэн эхнэр хүүхдээ хороон энэ бүх хараалыг эхлүүлсэн Takeo Seikiгийн тухайч байх нь тэр. Цагдаа найзаасаа авсан мэдээлэл бүхий цаасаа ахынхаа ажил дээр үлдээн гэр рүү явна. Ахындаа очтол мэдээж ахынх нь хүү болох Nobu ухаан алдсан байх ба нэг л биш харагдана. Яг энэ үеэр ах нь ажил дээр ирэн дүүгийнхаа үлдээсэн цааснуудыг харуул ямар учиртай байранд нүгэд орсноо одоо л нэг ойлгоно. Энэ нь мэдээж залуу хос хэрцгийгээр алагдсан 205 тоот. Kayako бүсгүй дүүгийнхээ хараад байгаа зүгт очин хаалганы харуул өнгөрсөнд юу болсон тухай зураглал харагдах нь тэр. Өнөө хамаг юмны хэргийн эзэн Takeo Seiki гэх нөхөр Kobayashi багшийн жирэмсэн эхнэрийг алж буй зураглал. Үүнийг харсан Kayako бүсгүйч ухаан алдан унана. Дараагийн хэсэг Tatsuya. Өнөө хараалт байшинд нь шинээр нүүн орсон хосын эхнэрт нь эргүү илгээмж ирэх ба нэн харуул нэгэн зураг болон дэвтэр байх нь тэр. Энэ нь мэдээж уг байранд өмнө амьдардаг байсан ээжтэйгээ хамт алуулсан Toshiya хүүгийн зурсан зураг болон дэвтэр байх нь тэр. Гэрийн эцэгтэй ч ховстуулж буй юмд харагдах ба гэртээ дөнгөж орсноо нөхрөө хайрлын тавгаар зохиод унгаана. Хамаг юм ихэлсэн энэ байшинд орсон хүмүүс ч сайнаа үзэхгүй батал та. Анх Tatsuya нь галзуу мэтэл болсон дүүгээ болон өөрийнхөө Nobuгаа аван ээж аавындаа ирсэн байна. Ээж нь ч ойлгохгүй яаралтай эмнэлэг орё л доо гэтэл аав нь энэ бол энгийн зүйл биш ээ л гэн. Хүү бит хоёрын нүүж орсон байранд өмнө нь маш хэрцгий зүйл тохиолдсон юм бэлээ. Дүү тэр нь л эзэмдүүлчих шиг боллоо хэмээн Tatsuya хэлнэ. Аав нь сонсож сууснаа би ч багада Kayako шиг юм харж мэдэрдэг байсан. Чи хурдхан гэртээ очиж ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ зөвхөн Kayakogоор зогсохгүй чамд ч мөн элдв зүйлс тохиолдож магадгүй л гэн. Tatsuya гэрээсээ гарan өмнө нь дүүгээ битгий зараарай гэд хэлээд байхад нь зарчихсан өнөө хараалт байсандаа ямарваа нэгэн хэргийн сэжвэр олдож магадгүй хэмээн бодон зочлно. Гэрийн эцэгтэй их л танимхаарч гэртээ оруулан манай нөхөр эзгүй байна уу хэмээн хэлнэ. Мэдээж нөхөрт нь юу болсныг хэдүүлээ мэднэ. Эцэгтэй цай ээж авах хооронд Tatsuya өнөө илгээмжээр ирсэн зургийг олж харан энэ юу вэ хэмээн асуутал гэрийн эцэгтэй доош гарan нэг л эвгүй арчлаж эхэлнэ. Яг энэ үеэр ээж аавынх нь гэрэл гинтэл өнөө муурны мяавлах дуу сонсогдсон ээж нь галзуу мэтэл инээж эхлэх нь тэр. Аав нь гайхан хажууд өрөөгөө очин шалгахтал
Тацуя ч өнөө хараалт байшиндаа гэрийн эцэгтэй гайхан зогсох ба гэнтэл утсан дуурснаар もしもし。 Ийхүү энэ гэр бүл тэр аяараа хараалт уртан Кёко бүсгүй болон ахынх нь хүү Нобу хоёр л амьд үлдгэн тэр. Кёко бүсгүй амьд хэдэж яг л галзуу мэт тоглоомон хүүхэлдэй тэрвэрэн толгоогоос ихсчин суун. Эндээс харвал Кёко бүсгүй өнөө 205 тоотод очсон тул хөөрхий төрөх төгсөн жирэмсэн байхтаа алуулдаг Кобаяши багшийн эхнэр Манамигийн сүнсэнд эзэмдүүлсэн гэдгийг хэдүүлээ ойлгож авна. Кёко бүсгүй ийхүү бурхныхаа орон залрах нь тодорхой болдог ба ахынхын хүү Нобуч хилгүү мэт чимээгүй алхаж гараад үүдэндээ сууна. Дараагийн хэсэг Камио. Хэсэг хугацааны дараа туулаа хооллохоор явсан хоёр охины хэрэг дээр ажиллаж байгаагаар өмнөх анги дээр гардаг 3 мөрдөгчийн залуу хоёр нь Ахмадында зочлоно. Уг 3 мөрдөгч нь үл ойлгогдох энэ хэргийг анхнаас нь л мөрдөн шалгасаар ирсэн байдаг. Ахмадынхаа үүдэн дээрээ Яшикава-сан байна уу гэтэл эхнэрийн шууд л уурлаад хаалгаа хаахан тэр. Хоёр мөрдөгч гайхан буцахтаа гэрийнх нь хажуунаас Ахмадаа харах ба өнөөх нь гөллийн сууснаа өөдөөс нь харан хүүхэжгэл орилж гарна. Үүнийг нь ч сонссон эхнэр нь гяс гарч ирээд аваад л орно. Ахмадад юу тохиолдсон нь ойлгомжтой. Үлдсэн цагдаа нар болох Камио болон Исука хоёр ганц амьд үлдсэн Нобу хүүг алсаас ширтэн үхсэн алга болсон гэд битүүлэг хэрэгүүдийн тухай ярилцсан сон. Нобу хүү бас л өмнөх шигээ чив чимээгүй алхасаар л. Ахмад Яшикава нь өнөө хараалт байшин сэжиглэн эхнээс нь л мөрдөн судалсаар ирсэн байдаг. Тэнд амьдарч байсан хосууд гинтэл ор сургахгүй алга болсон тухай гайхан ярих ба Ахмадынхаа ширээг зэгцэлж байхдаа олсон зургийг харахаар хэсэг дээрээ очино. Зургийг гарган харавал өнөө шинээр нүүн орсон гэрийн эцэгтэй цонхороо гүлийн зогсох ба өмнөх хуучин зурагтай нь харьцуулахад тис өөр харагдах нь тэр. Хинтээ адилхан харагдаж байна гэтэл мөрдөгч Изука гайхан харснаа Каяка шиг болцгож хэмээн хэлнэ. Камио ч энэ хэрэгтээ орооцолдвол нэг л зүйл буруу болоод байгааг анзаарсан тул уг зургийг шууран аваад шатааж эхэлнэ. Би л энэ хэрэгтээ дахиж орооцолдмооргүй байна. Чи ч гэсэн боль хэмээн нөгөө мөрдөгчтэй хэлэн нойлын өрөө орно. Ахмад Яшикава нь гэртээ таад ширтэн суух ба эхнэр нь ирэн хартал мэдээж Каяко бүсгүйн сүнс. Эхнэр нөхөр хоёрт юу тохиолдсон нь ойлгомжтой. Үлдсэн мөрдөгч Изука нь хэргийн материал доторх Каяко бүсгүй мэдээллийг харан суухад өөр нэг нэмэгтэй цагтаа ирснэ. Тантай нэг хүн уулзъя гинэ хэмээн хэлснэ. Барьж буй материалыг нь харан наад бүсгүй чинь таныг дуудсан штэ л гэх юм тэр. Мөрдөгч Изука ч өнөө эмэгтэйгээс чи энийг сайн хардаа яг энэ бүсгүй мөн үү? Энэ өхөө дуудаж байгаа штэ гэд гайхан зогсдол мөрдөгч Камио нойлын өрөөнөөс орилоод л гараад ирэх юм тэр. Камиог тайвшруулан суулгачаад өнөө хоёр нь шалгахаар нойлын өрөө орох хооронд дараагийн хэсэг Нобу буюу Нобуюки. Нобу хүү ангидаа самбар арчин зогсох ба ангийнх нь хүүхдүүд цэвэрлэгээ хийх тухай маргалтан зогсно. Нобуч нэг юм харсан янзтай цонхоор гулран зогсох ба ангийнх нь нэг хүүхэд дээрлэхэн дуудсан ч тоолгүй л буцаад харна. Гэнэтэл сургуулийнх нь гадаа уссан борооноор Каяко бүсгүйн сүнс зогсож харагдах ба дараагийн хэсэг Саори. Хэсэг хугацааны дараа өнөө хараалтай байшин нь хүн амьдралгүй хаягдсан байх ба Саори, Чаки, Аяно гэх 3 охин ууг байшинд орон тоглож байхад өнөө алдарт муурын дуу гарснаар кино маань дуусна. Яа 2 дугаар анги дээр бүр л эвгүй болоод улам л ойлгомжтой болоод байна да тий. Дараагийн анги дээр юу л болох гээд байна да нэрэ. Эхний анги дээр нь үндсэн зүйлсийн учир нь тайлагдсан бол энэ анги дээр өнөө хараал нь хэрхэн яаж дамждаг, хэрхэн шилждэг болно. Нэг л хараалтай орооцолдсон бол Каяко бүсгүй болон Тошио хүүгийн сүнс тийм ч амархан орхихгүй гэдгийг харууллаа. Энэ гэхдээ бүтэн 13 ангийн дөнгөж 2 дахь анги нэгэд л утчих. Тэгээд энэ хүртэл үзсэн бүгдэнд нь маш их баярлалаа. Дараагийн анги удахгүй орохдол сабба дараад л сүсгэлээ байж байгаарай. Бамбарнууд минь.